Дэлхийг судалдаг салбар шинжлэх ухаан бол геолог. Түүнийг бүрдүүлэгч эрдэс чулуулгын найрлага, структур, физик шинж чанар, хөгжлийн түүх, явагдаж байгаа төрөл бүрийн процессуудыг геологийн шинжлэх ухаан судлана. Геологчд нь геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэгч, дэлхий болоод нарны бусад гаригуудын хим физик шинж чанарыг судалдаг бүлэг хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь дэлхийн нас, үүсэл, дотоод бүтэц гэх мэт онлын судалгаа, мөн эрчим хүчний түүхийн эд болох нүүрс, газрын тос, байгалийн хий, төрөл бүрийн металлууд болох төмөр, зис, уран, мөн үнэт чулуу барилгын материалыг байгалийн баялагийг нээх, үүсэх зүй тогтолыг илрүүлэх зорилготойгоор судалгаа хийдэг. Эрдэмтний эндэр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ахмад геологч Гарамжав оролцож байна. За геологууд хотод одоо манай дээр үеийн геологчд одоогийнх ч адилхан. 3 дахь курсээс геолог хүн яг геологч болдгийг. Оюутан. 3 дахь курсын практик, үйлдвэрлэлийн практикт нэрлэдэг байсан. Ингээд ерөөсөө геологч болж байгаа. Тийм учраас би ерөөсөө 3 дахь курс ихтэй геолог болсон хүн гэж өөрийгөө тооцдог. Тэгээ одоо би чинь 62 онд ороод 67 онд төгссөн шүү дээ. Тэгээ одоо хэдэн жил болж байна тийм ээ? 46 жил тийм бид. Геологч шинжилгээ хийж байна. За анхны гараагаа хаанаас эхэлсэн гэдэг. Анхны гараа бол яг мэдээч хэрэг сургууль төгссөн жилээ дублер геолог гэж одоо дагалдан геолог гэж ажил хийдэг баг. Тэр дагалдан геологийг Чойрын экспедицийн харьяа ангид хийсэн. Тэр бол одоо 3 сайхны 500 мянганы геолог, эдэр геологийн зурглалын анги гэдэг ийм ангид анхныхаа гарааг ажил хийгээд тэгээд дараа нь тэр дагалданхаа шалгалтыг одоо онцогч тэр үед Метуин Филжээ гэдэг хүн яамны сайд байсан. Тэр хүний нэрэмжит цалин энэ авчид одоо чи хөөргөж байгаа даваачаад юу баян хонгор руу явуулсан. 200 мянганы зурвал гэдэг юм. Тэгсэн миний бодол бол тэр зис гэдэг юмны чиглэлээр зисийн орд газар ажиллах сонирхолтой. Дипломын ажлаа зисээр хийсэн. Миний дипломын ажлыг удирдсан хүн бол Маамын Жамсран гэж үдээд доктор тийм хүн байж байгаад насварцсан. Тэр хүн бол надад тэр зисийн чиглэлээр чиглүүлж надад дипломын ажил хамгаалуулсан хүн. Тэгээ би ерөөсөө тэгэл тэр лугаал тэмүүлж исэн. Төгсөөд цагаан сур руу тэр ажиллаж байсан. Цагаан сургын орд руу очиж ажиллая гэсэн чинь явуулаагүй. Чамайг ерөөсөө тийш нь явуун. Тэр үед чи ерөөсөө улсын зардлаар сурсан хүмүүс учраас тэ. Би тийшээ явна гэж хэлэх тэднээс зөөр хэрэг байхгүйсэн байхгүй юу. Тэгэнгүүтээ 100 тэнд ажиллаж хаад 2 дахь 100-ийнхаа тэр зууныхаа намар нь Эрдэнэтрөө шилжсэн байхгүй. Орол 68 оны намар 10 сард. Тэгэл тэрнээс хойш би одоо зэсийн чиглэлээр л ажилласан хүн. Эрдэнэтэд 4 жил гарын ажилласан. Тэгээд дараа нь одоо яг 72 онд төрийн шагнал Сандуй жугаа гэж Эрдэнэтийг нээсэн хүн биш үү? Сандуй жугаа Мигмурга хоёр. Сандуй жугаан хөтөлбөрөнд ажиллаж байгаа. Тэгээд 72 онд Сандуй жугаа тэр ЮНЕСКОгийн шугамар 3 сар Балгарт мэргэжилдээ ишлүүлсэн. Ингээд бүр одоо зэсийн чиглэлийн хүн болоо. Тэгээд дараа нь одоо институт анхны сэдвчлэх анги цүглэн институт одоо нэлийн хэдэн жил ажиллаж байгаа. Дараа нь завхны оюутлага 2 жил ажиллаад ер нь тэгээд зэсэл хаана гарнууд тэнд л очиж ажилладаг ийм ажилтай болсон. Тэм учраас анханасаа л зэсийн юугаар явсан учраас тэгээд сүүлд одоо манай нөхдөч гэсэн одоо ер нь бараг зэсийн гармаал гэж ингэж ярьдаг л байхгүй да. Өөрийнхөө мэрэгчлэр өөрийнхөө юугаар авгалсан ийм л. Тэгээ манайд бол ерөөсөө тэгж авгалс усур олон байдаг байхгүй юу. Нүүрсний дасцэрн. За тэр одоо юуны давсны сумья гайд ажилтан болсон гэх мэтчилэн. Тийм ээ. Ийм байсан. Тэгээ тэр хүний л нэг дэ би ч яг зэсийн гарамж гэдэг юм хүн, гармаа гэдэг хүн. Тэгээ сүүлд нь одоо аз тохиож оюутлагын энэ том ордыг нээх үйцээ ноогдлоо. За энэ ордоо одоо нээлээ одоо геологчтой хамт мэдээж.
хүн тэгээд орд газар нээн гэдэг чинь бүхэл бүтэн тэрийг олон 10 хүний олон жилийн 10 жилийн хөдөлмөр 10 жилийн хөдөлмөр орж иж орд газар чинь ашиглалтанд ордог. Орд газрыг бол их л амархан юм боддог нөхдөө тийм ээ. Очоод үзлээ харлаа. Энд чинь зэс байна. За тэгэл тэдэн сая тонн зэс байна гэж ингээд шууд хэлчих юм шиг л ойлгодог. Гэтэл тэгдүү. Тэнд бол олон хүн өөрхөн хүч хөдөлмөрийг зарцуулна. Одоо цэвэрлэгч, одоо үйлчлэгч, жолооч, тогооч. Гэхдээ чинь маш үүрэгтэй шүү дээ. Тэр улсууд чинь одоо биднийг дижээж яаж хүч чадал оруулж байгаагүй бид нар тэр хайгуулгын ажлыг хийж чадахгүй шүү дээ. Ийм учраас бол ерөөсөө олон хүний ажил, хамт олонны ажил байдаг. Олон хүний үүрэгтэй. Тэр байтхан оюутлагын орд бол олон одоо орны геологчдын одоо хувь нэмэр орсон интернационал хамт олонны бүтээсэн ийм одоо бүтээл. Ер нь орд газрыг манай геологч ярьдаг. Ордог биш, олдог биш, бүтээдэг. Орд газрыг. Яагаад тэгж хэлж юм хөө? Ерөөсөө орд газар гэдэг ойлголт, нөөц гэдэг ойлголт эдийн засгийн ойлголт байдаг байхгүй юу? Тэрнийг эдийн засгийн тэр ойлголт тухайн үеийн эдийн засгийн нөхцөлд энэ орд чинь ашиглаад тэгээд ашиглаж болох одоо нөөцийн жишээлх юм л да 27 сая, 45 сая гэх мэтлэн гэж хэлдэг байхгүй да. Гэхдээ зэрэг манай орд газар хүртэл одоо 45 сая юуны нөөцтэйг тогтоогдсон боловч тэр ил далд 2 уурхаагаар ашиглахад 27 саяыг ашиглана гэж одоо гарч байгаа. Гэтэл бус хэсгийг хаяхгүй шүү дээ. Дараа нь технологийн нөхцөл байдал яагаад өөрчлөлтөд ингээд зэрэг улам цааш нь ашиглана. Эсвэл одоо тэр одоо газрын дорох одоо тэр галдуур хагаан одоо цааш нь өргөжүүл хэрвээ газрын их гүндээ байгаад байвал тийм ээ. Иймэрхүү. Тэгтээ зэрэг энэ бол одоо эдийн засгийн ойлголт. Ийм учраас эдийн засгийн энэ ойлголт нь тэр одоо үеийн техник эдийн засгийн боломж тэр тооцооллыг зөв хийж зөв гаргаж тавьсны үндсэн дээр л орд гэдэг юм бий болдог юм байна. Манай хоёр анхны геологчд бол хоёулаа л яг хэдийгээр нэг нь Францад нэг нь тэнд одоо дунд сургалт өгсөн ч гэсэн хоёулаа дээд мэргэжил Оросд яасан эзэмшсэн. Тэгэхэд бол нэг нь болохтой зөвхөн яг Франц турсан сурч байсан учраас тэр одоо янз бүрийн хэлмэгдүүд тийм юмд өртөлгүй сургуулаа төгсөө шууд энд ирж ажилласан. Тэр анхны геологч гэж явдаг Жалцын дүүр суран гэдэг юм чинь тийм. Нөгөө хүн болохтой Герман сурч байсан учраас одоо бас одоо их юм охирд үзсэн л да тийм ээ. Өөрөөр сургуулийн төгсчл үерээд тэр байтхан 2 дахин одоо шоронд ороод энэ ч болохтой зөвхөн тэр Германд сурчсан улсуудыг зарим нь одоо хүчээр ягаал ерөөсөө та нар одоо тэр Германы үзэл сурталыг нэвтрүүлсэн улсууд ч гэдэг юм уу тийм ээ. За эсвэл та нар одоо ямар нэгэн одоо тэр фашист тийм үетэй улсуудтай холбоотой байсан гэж ингээл тулган хүлээлгэх гэдэг. Тэгээ тэрнийхний эсрэг одоо яг нэгэнт хийгээгүй хэрэг хүн барагтай хүлээхгүй шүү дээ. Гэхдээ зарим нь үнэхээр одоо бас нэг амьд үлдэхийн тулд ямар нэгэн хэмжээгээр хүлээдэг. Зарим нь бол огт хүлээхгүй улаан одоо тэр эсрэг үүсдэг. Ийм л байсан байгаа юм л да. Гэхдээ яг бүр улаан бүр одоо жинхэнэ ёсоор ингээ эсэргүүцээд ингээд байхтай зэрэг бас одоо тэр улсыг бас яаж чаддаг. Ийм л байсан юм шиг байна. Тэгээд тэр хүний тоонд бол тэр цэвггүй орж ирсэн. Цэвггүй бол үнэхээр одоо Монголын бас ямар ч байсан Хингуа дүүрсүнгүй анхны геолог манайд мөн л анхны геолог тэр үеийн анхны уурхайн геолог гэж нэрлэж болохоор хүн байхгүй да. Анх одоо Монголд ашиг томтлын трест гэдэг юм байгуулагдаж 37 онд. Тэгэхэд одоо юуны Баян хонгорын дөвөнтэй уурхайд Цэв гэдэг хүн геологчоор Мамедов гэдэг хүн Орос зөвлөгтэй ингээд ажиллаж байсан. Тэгэхээр тэр чинь уурхай. Уурхайн анхны геолог болсон зүйл. Монгол улсад орчин цагийн геолог уулуурхайн салбар үүсч хөгжсөн түүхийг сөхвөл 1922 оноос эхлэлтэй. Тодорхойлбол Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд шин тулгар ардын засгаас налаахын нүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар манай улсад уулуурхайн салбар үүсч хөгжих суурь тавигджээ. Манай улсын уулуурхайн аж үйлдвэрийн салбарыг 1900-аас 1921 онд 20 дугаар зууны ихэнх үе
1921-ээс 1940, 1940-оос 1960, 1960-аас 1990 болон ардчлал зах зээлийн шилжилтийн үеийн уулуурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжил 1990 оноос өдгөө хүртэл үргэлжилж байна. Ерөөсөө тэр 37 онд ингээ ачаалтын тест байгуулснаас эхлээл геологийн байгууллага геологийн алба үүссэн гэж ингээ тооцож тэгээ одоо энэ жил 75 дахь жилдээ болж байна 39 оноос хойш. Ингээд 39 оноос хойш геологийн алба гэдгийн байгууллага чинь геолог ингэж үздэг. Гэтэл уулуурхай 90 жил 90 хэдэн жил болж байна. 22 онд уулуурхай байгуулагдсан гэж үздэг. Анхны. Тэгээд тэр яах вэ зэрэг налайхын уурхайг ашиглаж эхэлснээс тооцсон байна. Тэгтээ зэрвэл энэ ерөөсөө геологийн анх тэр уурхайн баярыг тэмдэглэсэн геологийн сүүлд 39 он тэмдэглэсэн энэ бол ерөөсөө тийм нэг зохиомлоор геолог уулуурхайг салгацсан. Ерөөсөө геологчд байхгүй уулуурхай гэж хизээч байдгүй байхгүй. Геологчд тодорхойж өнөөс мөсөн тодорхойж орд газрыг хийж өж дараа нь уурхайчд тэрийг ашигладаг. Тэгтээ зэрэг манайд ингээд юу н алдагдчихад байгаа байхгүй дэс дараа тийм ээ. Уурхай аль хэдийн үүссэн байдаг. Геологчд нь бүр сүүл 30 хэдэн оноос бэлтгэж эхэлсэн гэж ингэж ухааны юм ярьдаг. Энэ чинь бол үндсээрээ буруу юм байсан юм байна лээ. Тэгээ яг хөө нэгэн тэмдэглээд байгаа жаншин нэгдүүд энэ юу. Тэгээд энэ хойч тэр хойшоо цаг ирэх тусам эн чинь энэ зөрчил чинь бүр үнсгэрээд геолог уулуурхай хоёрын хооронд ерөөсөө авцалдаа байхгүй болчиход. Тэр геологчд гэдэг юм тэгээд уулуурхай байгуулагдаад уурхай байгууллаа, хот байгууллаа, геологчд мартагдана. Хэрвээ тэр геологчд анхдагч гэж бодож байгаа үнэн тэрэнд л хүлээн зөвшөөрөх юм бол геологчдыг уурхай ажиллаад ашгаа олоод дуустал геологчд дурсагч байх хэрэгтэй байхгүй. Хизээч мартагдах хэрэггүй. Тэгэхэд одоо тийм байдалтай болчиход байдаг. За энэ үл яг хөтэ тэгээд ер нь тэр магадгүй нийгмийн энэ юуны л юу юм та алдаа тийм ээ. Гэхдээ тэглээ гэдэг бол манайхан бас мөнхраар тэгээд геологчд хэрэггүй. Ашигт мултууд бүх орд газар олчлоо. Геологчдын ажил гүйцээ гэж ингэж геологчдын ганд нь хаях биш. Тийм ээ. Харин ч геологчдын юу бүр хөгжүүлээд орчин үеийн юутай алхаа нийлүүлэх ийм ажлыг зохиох ёстой. Манайд бол энэ том ордууд энэ ялангуяа энэ зах зээлийн үед манай энэ орд газар чинь олдоод хөл дээрээ усаад бүх юм шийдэгдлээ. Энэ манайд бэлтгэж байгаа энэ залуу геолог боловсон хүчин бол өстэй маш азтай усад. Тэд бол бидний хач туршлагыг авч ирлээ. Шинээр орж иж байгаа тэр сайхан геологийн дэвшил хөгжлийг бүгдийг эзэмшээд манай юуны оюутлахын геологчдод ерөөсөө уурхайд ажиллаж байгаа усууд нь ч гэсэн бүгд бие дааж ажиллах чадвартай болчихлоо шүү дээ. Зэсийн орд газрын хөгжил ямар ч байсан 300 гаруй илрэл гэж ярьд юм да. Илрэл төдий юм бол байж байгаа. Тэндээс ордууд нь яг бас тийм ч олон биш. Орд газар чинь тийм амаргүй. Ялангуяа хав жижиг ордууд ингээд дунд бүх ордуудыг тоолох юм нэг 20 гаруй орд байгаа мэдээж хэрэг. Тэр олон илрэл дотроос болцсон орд газар. Өөрөөр орд болгосон геологчд хайгуулаа хийгээд бүх юм баталгаажуулаад ингээд. Тэгтээ зэрэг эндээс бол нөөц юуны хувьд ингээ ярихад бол манай Эрдэнэтийн оны орд газар бол дунд зэргийн нөөцтэй орд газар ерөнхийдөө. За тэр цагаан сургын орд газарт багаахан нөөцтэй орд газар. Багаахан гэдэг нь сая гаруй тонн нөөцтэй жисийн үед. Эрдэнэтийн овод анхны ашиглах гэж орсон нөөц нь 4.2 сая тонн байсан. Сүүлд нь нэмэгдээд хайгуулын ажил хийгдсээр байгаад 10 сая орчим болсон. Гэтэл манай оюутлагууд өшөө Эрдэнэтээс 5-6 дахин том их агуулгатай.
Түүнээс гадна алттай. Энэ алт байна гэдэг маш их жиндардаг байхгүй. Тэр ордын ач холбогдол ашиглах юм дээр. Тэгтэл манайхан одоо энэ орд газрыг их нөөцтэй их сайхан орд газар гэж яагаад тэгээд одоо энэ одоо үр ашиггүй ард түмэндээ хүртээлгүй өнгөрөөч юм бол энэ их харамсалтай юм бодно. Тэгтээ энэ талаар мэдээж хэрэг манай эдийн засчид сууд ажиллаж байгаа. Гэхдээ л одоо сансан турч тийм ээ. Гэт бас яаж учраад болохгүй байна. Одоо тэднүүсийг одоо зохиох одоо эзэмсэн сайн одоо эдийн засагч юм уу эсвэл одоо нөөцийн тооцоо хийдэг улсуудыг гаднаас эдвч нь оруулах дургүй байгаа шүү дээ. Гэхдээ дургүй байлаа гэхэд тэр наан Монгол хүн ядахтан ойролцоогоор ч үсэн тэр нөөцийн тооцоог тэр олдож байгаа тэр дааны тийм ээ өгөгдөхүүнийг ашиглаад өөрсдөө хийж өөрсдийнхөө вариантыг гаргаж тавьж л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бол манайх зарим талдаа энд хүч хөрөхгүй. За хүч хөрөх байлаа ч гэсэн одоо дээд одоо удирдлагын нөхдүүд чинь тэрийг ажиллах боломжийг нь олгохгүй олон шалтгаан байна л дөө. Оюутлогын орд газрыг хүмүүсд мэдгэлдээ ерөөсөө цоо шинээр л гарч ирсэн байна гэж ойлгоод. Үнэн чанартай тийм биш байдаг байхгүй юу. Ерөөсөө хүн төрлөختөн анх одоо металлуудыг одоо ашиг нутгаар ашиглаж эхлэхэд хамгийн түрүүн дан элемент өдр байдаг алтыг таньдаг болсон. За дараа нь магадгүй мөнгө тэгээд зэсийг таньдаг болсон. Зэсийг таньдаг болсноор одоо хөрөл зэвсгийн үе гэдэг юм бий болсон. Хөрөл зэвсгийн үеэс өмнө бүр зэсийн үе гэж байсан юм шүү. Цэвэр зэсийг тэр чигээр нь одоо багаж төхөөрөмж болж ашигладаг. Монголчууд уул уурхайн ажил эрхэлж байсан өн эртний түүхтэй бөгөөд 5000 жилээр тоологдох баримт бидэнд бий. Энэ бол оюу толгойн зэс алтны ордын орчим хийсэн археологийн малталтаас олдсон уулын ажлын малталтууд хүдэр хайлуулсан ул мөр юм. Эртний хүрлийн үеэс өмнө зэсийн үе байсан гэж судлаачид үзэх нь бий. Хөрөл бол зэс цагаан тугалгын холимог. Энэ үед цэвэр зэсийн давтамтгай шинж чанарыг ашиглахад тун хэцүү байж зэсийг ашиглахын тулд эрт үед туршилтын журмаар өөр элементүүдтэй хольж хатууруулдаг байсан уул мөр байдаг. Тийм учраас бол хүн төрлөختөн ерөөсөө зэсийн одоо энэ илрэл энэ орд газрууд одоогоор орд утсан энэ юмнууд чинь тэр хөрөл зэвсгийн үед одоогоос 5-7 мянган жилийн өмнө дор хаяад ашиглаж байсан байхгүй. Тэр үеэс л энэ оюу толгой гэдэг нэр хадгалж ирсэн. Тэгтээ зэрэгэл хэдийн үеэс ашиглаж байсан тодорхой байгаад. Тийм учраас ерөөсөө би бол ингэ ойлгочтой хэлж юм. Эрдэнтийн овоог тэр Оросууд олсон, Чехууд олсон. За яг хөө тэгж байж болно тийм ээ болоосэлт. Гэтэл ерөөсөө энэ тэр орд газрууч мэдгэжсэн юм уу мэдгэжсэн. Хөрөл зэвсгийн үед мэдгэжсэн. Тэгээ би бол одоо нэг сонин юу ярихад би оюу толгойд одоо 2003-4 оны үед л 10 хятадын геологчд 10 хүн ирсэн. Тэгээ өөр Монгол 73 гэдэг орчуулагчтай. Тэр хүчээр би одоо тэр хөрлийн үеийн одоо тэр ухамлуудыг танилцуулаад ашиглаж байсан чулуун зэвсгийг үзүүлээд ингээ ярьсан чинь хятадын нэг геологч асууж байгаа. Гэхдээ энэ хэн ашиглаж байсан болж байна гэж. Тэгээ би тэгсэн. За яг энэ одоо хөрөл зэвсгийн үеэс эдэл ашиглаж байсан гэж би үзэж байна. Одоогоос 5-7 мянган жил юм. Гэхдээ тэр 5-7 мянган жилийн өмнө хятад Монгол гэж ялгадагч байсан юм уу ч юм уу мэт. Нөгөө талаас тэр одоо эрт балар цагт тэр гадны нутагт байгаа тэр зэсийг олзуурлах гэдэг явж яадаг тийм хөө нэгдлийн байгууллагын улсууд байх. Тэгтээ зэрэг хэн нээсэн тодорхой монголчууд өөрсдөө ашиглаж байсан гэж хариулсан. Манай оюутлогын орд газар гэхтэл одоо анх одоо мэдгэжсэн 57 онд мэдгэжсэн. 57 онд Оросын нэг Петрович гэдэг хүн судалгаа хийгээ за энэ чинь яг сонирхолтой юмнууд байна. Гэхдээ энэ бол одоо
агуулж байгаа чулуун, элсэн чулуу, шавардаг чулуун дотор байна гэж ингээд тодорхойлж яваад өгсөн. Гэтэл дараа нь би 83 оны 4 сарын 11-нд очиод би тэгэхэд өдөрөөсөө нэг хагас өдөр байсан тэр. Тэгэхэд би яасан гэвэл тэр хан богдын хуулилтын бүтц гэдэг юм судалгаа хийх гэж явж хагаад тэгээ нэг 10-аад хоногийн томилтын явсан хүн нэг 7-8 хоног тэр ажлыг хийчихэд нэг өдөр илүү гарахаар нэгэн зэсээр ажиллаж байсан хүн чинь тэр оюутлогоо гэдэг газар нь очиж үзэхгүй юу? Утгынх нь эзнэ. Тэгэл анхудаа очиж үзэл энэ чинь галтуулын жил унтрага юм байна шүү гэж. Тодорхойлт гаргаад бичээд орхисон. Тэмдэглэлийн дэвтэр одоо ингэ байж байд. Гэтэл сүүлд нь 1987 оны хавцаагаас тийм 85-аас 87 юм уу 88 90 он хүртэл 90 он хүртэл юм байна 88-аас 200 мянган зургалын ажил гэдгээр оюун хөтөлбөрийг тэмдэглээд гаргаад ирсэн. Тэр нь бол нөгөө Петрович гэдэг хүний очисон бор толгой гэж нэрлсэн газар. Тэгээ бор толгой гэж яагаад нэрлэхээр нутгийн ардууд зааж өгчхөд эндээс Исавчес юм а гэж хэлж өгчхөд газрын нэрийг хэллгүй яваад өчгүй. Тэгвэл зэрэг тэндээс 2 км зайд байгаа бор толгой гэж юм жижигхэн толгой байсан. Тэргээр нэрлэлчихсэн. Тэм учраас эхлээд тэр юунд орохдоо бүртгэл орохдоо бор толгой гэж ороод сүүлд нь 200 мянган зургалын явцад энэ ч оюун толгой юм байна гэдээ мэдэгдэж. Тэрнээс өмнө би 83 онд очиход надыг болсон тэр зүгээр оюут гэж нэртэй ингээд очсон. Гэтэл оюун толгой л гэж бодож байж л. Тэгээ би оюутаар нь тэмдэглээ тэр өөрийнхөө дүгнэлтийг гаргацсан байдаг. Тэгээ сүүлд нь 200 мянган тэр чинь одоо ажиллаа хийгээд дүгнэлтээ яваад геохим гэдэг одоо судалгааны аргаар ер нь одоо гүндээ юм байх боломжтой юм байна гэж ингээд дүгнэлт гаргачихад тэр дүгнэлтийнхээ үнэн мөнд өөрсдөө итгэлгүйгээр тэндээс одоо 40-50 км зайд байгаа юуны хатвчийн толгод гэдэг газар руу дараачийн үе шатны наривчс ажлыг хийх явцсан. 95 оны үед. Тэр чинь одоо нөгөө тайлан ягаад бараг 5 жилийн дараа бараг тайлан орсон байна. Яг 95 онд тэр тайлан орчихсон. Тэгэхэд би тайлан би нэг бараг үзээгүй шүүнд хурчилсан. Тэгэхэд би өөрийнхөө 83 онд орсон ойлголтоор л хурчилжсэн. Тэгээ тэр усуу тэгээд хаяад явсан чи мэдсэнгүй тэгсэн нөгөөдөө тэнд ажиллаж байсан би араар нь хурчирээд нөгөө 57 онд 83 онд үтсэн өөрийнхөө ойлголтоор нөгөөд Америкийн компанитай хурчирээд ажиллаж ирсэн. Тэгээд тэр ч одоо тэр 85 онд 95 онд ажиллаж ирсэн боловч 95 онд биднес тэрийг яг энэ оюутлогоо дээр очилгүй өөр газар явсаад өнгөрсөн. 96 оны 9 сарын 17-нд Америкийн геологч Джеймс Кокс, Монголын геологч залуу геологч Төмөр Очрын Монкот бид гурав 1996 оны 9 сарын 17-ны өдөр энэ газар ажиллая гэдэг шийдэл гаргасан юм 3 хүн байна. Оюу толгой ордын нийт нөөц баялагын тухайд 2.3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 800 тонн алттай. Зарим мэргэжилтнүүд оюу толгойн дэлхийн хэмжээнд одоогоор олборлоогүй байгаа хамгийн баялаг зэсийн нөөцийг агуулж байгаа хэмээн үздэг. Оюу толгой ордын зэсийн хүдэр нь ойролцоогоор 6% байгаа нь тус ордыг дэлхий дээрх хамгийн цэвэр ордын нэгд тооцогдоход нөлөөлж байна. Ерөөсөө геологийн судалгаа юунаас эхэлдэг битээ зэрэг сайтын зураг гэдэг юмас эхэлдэг. Сайтын геологийн зураг. Сайтын геологийн зураг гэдэг чинь одоо энэ шүү дээ тал байна тийм ээ. Энэ шүү дээ. Энэ бол 1 см-т 10 км багтаасан зураг шүү дээ. 10 км багтаасан. 1 см-ийн дөрвөлжинд 10 км хайшааш 10 км газар байгаа байхгүй. Тэгтээ зэрэг энэ сайтын зураг хийж байгаа улсууд яах вэ зэрэг одоо өдөөлөөр ярихад энэ одоо Говьалтай нуруу гэж байна тийм урт үргэлжилсэн. Монгол алтай Говьалтай нуруу гэдэг энэ тэндээс эхлээд ингээд 600 км үргэлжилсэн. Энэ нурууг 10 ойролцоогоор 10 км-ийн зайтаагаар самж үзнэ гэсэн үг. За сайтаа. Тэгээд дараа нь 500 мянган зураг гэж. 500 мянган зураг чинь 5 км-ийн зайтаагаар энийг самж үзнэ. Тэгээ 200 мянган зураг гэж нь 2 км-ийн зайтаа самж үзнэ. Тэгээ дараа нь 100 мянгаыг бараг манайхан хийдэг нь 50 мянга гэж.
50,000 гэдэг нь 500 метрийн зайтай тэр сонгож авсан хэсэг нь жижигхэн болгоод сонгож авсан хэсэг нь өөрөөр ашигтмал байж болох хэсэг нь 50,000-аар зургалдаг. 200,000-аар бол ерөнхийд нь тодорхойлчихдаг. Энэ чи ийм байж болох юм байна. Өөрөөр чулуулгын тодорхойлдог. Чулуулга тодорхойлж жишээлбэл боржин чулуу гэж энэ хэсэгт ингээ ялгаа зурсан бол энэ боржин чулууд юу халуутай байдгийг гэдгийг яалагч мэддэг байхгүй. Мэдээж хэрэг тэр цагаан тоглог, вольфрам, хайлуурчин халуутай ах шийдэ тийм. Гэтэл бараангийн тэр одоо жэрэт гэдэг чулуу байгаа тархсан талбай яах юм бэ? Энэ чинь зис байх боломжтой байна гэд тэр юугаан ажиллаан тэр одоо хардгуулга цайр яах ажиллаан тэр бараан чулуутай газраа чиглүүлдэг. Гэх мэтлэн ингэж чиглүүлдэг байхгүй. За нүүрс байгаа газар мэдээч хэрэг маш их одоо тунд сүрэмтлээд үзэн одоо сүүлийн үеийн цэрд одоо юрагийн ч гэдэг юм уу одоогоос 130 сая жил 170-80 сая жилийн өмнөх л чулуу дотор хурц дотор нүүрс юугаан ирж байдаг. Ингэхдээ зэрэг тийм тодорхой шигтэй болоо явчихдаг байхгүй тэр зурглалынхаа урд нь. Тэгээд дараа нь 50,000-аар наривчлаа. 50,000-аар наривчсан юм цааш нь бүр 10,000 болгоод 10,000 гэдэг чи одоо 100 метрийн зайтай л одоо үзэх нь шүү дээ. Гэх мэтлэн. Ингэж л наривчсаар байгаа. Тэгээд орд газрыг илрэл байсныг орд болгодог. Илэрлийг орд болгохын тулд 10,000-ын зураглалын наривчлал хийгээд үүний дараа геофизикийн судалгаа хийдэг. Геологийн альва биет өөрөө бодит учраас физикийн шинж чанарыг нь олж мэдэх хамгийн чухал. Геофизикийн судалгааг соронзон зураг, цахилгаан хайгуулын ажил, чичиргээ дөргөөний арга зэргээр судалдаг. Геофизикийн судалгааны дараа өрөмтлөг хийснээр тухайн судалгааны ажлын үр дүн баттаа гарах юм а. Тэгээ өрөмтсөн тэр гаргасан одоо гэрн гэж ярьдаг чүмэг тэрнээ дүн шинжилгээ хийн лабораторийн. Лабораторийн шинжилгээ хийхгүй бол бас л одоо тэр хэмжээд амжаагаа тогтоож чадахгүй шүү дээ. Энэ одоо 1 тонн чулуун дотор чинь хичнээн грамм зис байгаа юм. Хичнээн грамм тонн алт байгаа юм. Мэдэхгүй шүү дээ. Шинжилгээ байхгүй. Энэ бүхний тодорхойлсны дараа бүгдийн тэр одоо массаар ингэж бодоод тэгээд одоо нэг нөөц гэдэг юм тодорхойлсны үндсэн дээр л тэгээ өшөө тэн дээр уурхаагаан төлөвлөн. Уурхаагаан төлөвлөж уурхайн тэр карьер гэж одоо тийм ил уурхай орох нөөцөө бодод тоцолно. Тэгээд жинхэнэ одоо тэр ордгоцсон жинхэнэ ашиглах нөөцөд чинь тэгж гарч иж байна. За би түрүүн ярьсан ерөөсөө анхны манай геологчдыг бэлтгэсэн одоо гол уурхай бол одоо зөвлөлт толгойд улс тийм ээ. Ер нь одоо манайх бол хувьсгалын хувьсгал ялснаас хойш ерөөсөө бүх салбар шинжилгээ ухаанууд Орос мэргэжлүүдийн үүрэг маш их байсан. Тэднэр л одоо биднийг бэлдэж чигдүүлж өгсөн. Зарим нь өөрсдөө аваач сургасан. Зарим нь эндэн сургууль байгуулад анхны төгсөлтийг бий болгосон анхны геологчдыг. Одоо манай анхны багш Ламсран гэдэг хүн одоо тийм ээ. Одоо сэрүүн тунгадаг одоо надаас 10 ах хүн миний багш одоо ингээ сайхан гавья тогшолцгоо сууж байна. Бидэндээ маш их түшигтэй хүн ч тийм байт. Тэрнтэй жижигхэн ингээд яг уу анхны манай геологчдыг одоо энэ социализм үе одоо энэ юуны үед урд нийгмийн үед бол зөвлөлтийн одоо тусламж ярил маш их юм хийгдсэн. Тэрнээс гадна одоо социалист орны хүрээлд Севен орнууд гэж байсан социалист орнуудын хүрээнд байгаа тэр нэг тийм байгууллага тэрний шуг марч нэлийн ажил хийгдсэн. Одоо Чехийн геологууд тэргээр орж ажилласан Польшууд одоо бүгд л тэ ерөөсөө бүх социалист орнуудын геологууд манай дээр ажиллаж байсан. Харин социалист орнд бол манайхаас их зөө хүн ажилласны одоо нэг 4 хүн Кубад очижсэн байт. Монголын геологийн түүхэнд. Одоо анхны одоо гадаад ажилласан мэрэгжилтэн. Одоо бол залуучууд одоо геологийн шинжилгээ ухаанд одоо энэ орчин үеийн одоо арга юуг эзэмшээд одоо олон геологчид ажиллаж байна шүү дээ. Австралид ажиллаж байна, тийм ээ. Америкт ажиллаж байна. Тэгээ энэ бол одоо маш том дэвшилтэй. Тэгээ тэрээс гадна одоо энэ юуны энэ одоо энэ захад зээлийн нийгэм ихснээс хойш одоо бүх юм одоо сайхан нээлттэй болж тэр олон одоо гадны орнуудын сайхан одоо дэвшил юу техникийн дэвшил бүх юмыг одоо манай геологчид эзэмших боллоо.
одоо компьютер гэдэг нэг сайхан одоо юм гарч ирж одоо бүх юмыг сайхан одоо зөвшөөрөж өглөө. Гэх юм бичлэн тийм учраас манай геологт бол одоо маш их том ирээдүй хүлээж байгаа. Олон том орд өчөө нэ хэзнэн хүлээж байна. Тийм Монголын газар нутгад судлагдаж яагаачгүй шүү. Зүгээр улс төрчид ярихдаа одоо бүх юм ил болгоо судалчихсан одоо цаашаа юм судлахын хэрэггүй гэж одоо эн чинь бол улс төрийн зүгээр хийх л юм шиг. Тэгээд геологч тэр гүйч хэрэгтэй л хэвээрээ. Геологчдын бахархал бол ерөөсөө геологч хүн бол ямар ч цаг үед хаанч явж исэн геологч хүн өөрийн үзэж харах юмтай. Хизээч геологч хүн уйтгарл суух арга байхгүй. Тэрээс гадна геологч хүн зөвхөн геологийн хад чулуугаа хараа зогсохгүй хад чулуун дээр үлдээсэн түүх соёлын бичиг дурсгалыг чинь геологчид бас хадгалж явдаг шүү дээ. Бас дотроо инкрэлж хамгаалж явдаг учраас геологч. Одоо жишээлбэл бид одоо нэг орд газар яах болоо ашиглах болоо. Юуны өмнө дээр нэг түүх соёлын дурсгалын зүйлийг хадгалж хамгаалж авах хэрэгтэй байхгүй. Авчиж байгаа. Тэр соёлын өвгийг хамгаалах, тэр археологийн судалгаа хийх, байгаль орчны үнэлгээ хийх талаараа манай оюутлогоо бол үлгэр жишээ. Энийг зөвхөн би одоо ажилтан хүний хувьд тэрийг яаж байгаа юм биш тав ойлгож тийм ээ. Үнэхээр л үнэн чанартай тийм байгаа юм шиг яа. Геологч хүн археолог, сансар, биолог, шашин гэд шинжлэх ухааны бүхий л чиглэлийн өргөн мэдлэгтэй байдаг юм. Тэр дундаа геологийн шинжлэх ухаан археологтой салшгүй холбоотой. Сүүлийн жилүүдэд хайгуулын ажиллагаанд геолог, археологийн судалгааны баг хамтран ажиллах болсон олон жишээнүүд байдаг юм а. Тийм учраас миний одоо 2 дахь мэргэжил хобби бол археолог. Би археологуудтай хамтарч одоо 2 ч ном гаргасан, 3 өөрөө бие дааж өөрийнхөө цуглуулгаар нэг ном гаргасан гэж хэлээ. Тэн чинь ерөөсөн маш их одоо мундаг хүн бичиг өсгтэй болохоос өмнөх одоо түүх соёлын маш үнд тусгал. Тэрийг харамсалтай манайхан сүг зураг гэж ярьдаг. Энд бол археологчд чих дургүй би ч бас дургүй. Яг бол сүг гэдэг чинь тэр сайхан дурсгалын юм аа сүг одоо юу хэрэггүй одоо хаягдж байгаа юм гэж ингэж нэрлэж болохгүй гэж ярьдаг. Ер нь ч тийм. Ер нь биднээс ингээд яг социализм үед нэг жаахан дутагдaltaй тал нь юу байсан гэхээр дандаа нэг чиглэл мэрэгшсэн тийм байдлаар гаргаж байсан. Одоо ч гэсэн тэр байдлыг хадгалахыг оролддог. Гэтэл геолог хүн ямарваа нэг газар очиход геологийг бүх талаас нь харах хэрэгтэй байхгүй. Тэр магадгүй одоо амтан ургамлын үлдэгдэл байдгүй тэрэнд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёрдугаар тэр чулуулын бүтэц тогтцол тийм ээ. Тэр бол хэдийгээр ашигт мултмалын одоо зүйл одоогоор эдийн засгийн нөхцөл ашиглах юм байхгүй ч байлаа гэсэн тэнд үзэл тодруулах ирээдүйд хэрэг болох тийм зүйл бол газар сайгүй л байдаг байхгүй. Ер нь одоо шинжлэх ухааны техник хөгжих хэрээр бол одоо энэ ердийн энэ одоо бидний нэрлэж байгаа чулуу гэдэг чинь одоо энэ хар ертөсийн улаан эрд соёгч. Энийг чинь шууд задлаад л тэр циркон юу гаргах жишээтэй циркон гэдэг элемент. Энд чинь одоо маш их ховор түүхээ эдүүд нэг шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааны юунд техникт ашигладаг. Тэгээ газрын ховор элемент гэдэг 17 элементийг нэрлэж байна. Энд чинь одоо энэ чулуунтай л байж байгаа шүү дээ. Энэ чинь хам богдын шүлтлэг оржин гэдэг байж байна одоо энэ. Энд бол одоо жишээлбэл одоо Целестин гэдэг Өмнө Говь аймгийн Мандал Оосмын баян орчууд байдаг. Одоо энэ бол одоо газрын ховор элементийн түүхийд одоо энэ байж байна. Магнетитийн хөдөр гэдэг энэ мушгай хавдаг. Энэ бол мөн газрын ховор элемент агуулсан. Нөгөө тэр олон төрлийн элемент агуулсан. Одоо ялангуяа энэ одоо энэ карбонатитийн орд гэж нэрлэж байгаа энэ орд дотор одоо манайд л хамгийн сайн судлагдсан хамгийн эдиттэй орд чинь одоо энд дэж энд байж байна. Гэхдээ зэрэг хүн ерөөсөө би ганцхан сэр ажилладаг гэдэл бүх юмыг одоо зөвхөн зэсийн одоо юуны үднэс хараад явбал бүтэхгүй. Бүх талаас нь харж явж. Ингэж байж одоо манай геолог амжилтанд хүрнэ.
Тийм учраас геологч хүн гэдэг нь ерөөсөө ямар ч нөхцөлд. За магадгүй тунуул ашигт мутуул гэж байна, барилгын материал гэж байна. Барилгын материал гэдэг чинь алтнаас үнэтэй юм шүү дээ. Эсвэл барилгын материалыг юу ч биш гэж боддог. Чи тийм биш. Маш нарийн стандарт. Одоо шилний эс гэхтэл Монголын төвсгэрээр одоо хүртэл жинхэнэ цэвэр шил болчих шилний бүтээгдэхүүн одоо хүртэл олдохгүй байгаа шүү дээ. Монголын говьор дүүлэн элс тийм. Тэр стандарт таарахгүй шүү дээ. Тэгээ энэ зах зээл эхлээл ингэж яалаа. Манайхан ч бас геологч ч гэсэн л өөрсдөө бас алдаа гаргаж байгаа байхгүй. Нөгөө даалт төмөр энтергээл ингээд тэр л хушуурж ядал чинь барилгын материал яасан. Тэр ар худалгаар бүгд гадны хүний гарт орчихсон. Барилгын материал хэрэггүй болно гэж хизээч байхгүй. Хүн төрлөختөн байсан цагт барилга барихгүй гэж байхгүй шүү дээ. Элс хайрга. Тэгтээ зөвхөн юм тийм хөнгөн хумгай хандж юусоо болохгүй. Энэ ашигт малтууд мөн энэ биш гэж ялгахын чарга байхгүй шүү дээ. Бүгд хэрэгтэй. Геологчид дундаа Зэсийн гармаа нэрээрээ танигдсан энэ хүн Монголын анхны геологчдын нэг цэвэг 1949 онд орчуулсан Обручевийн Уулба их газрын тогтол номыг олж уншаад энэ мэргэжлийг эзэмшихээр эргэлт буцалтгүй шийтсэн гэдэг. Бүхий л амьдралаа эх орныхоо эрдэс баялагын эрэлтэд зориулсан түүний ажиллаж хөдөлмөрлөж явсан үеийн дурсамжууд, ажлын онцлог, оюу толгойтой хэрхэн хувь заяагаа холбосон тухай ярианаас нь манай орны эрдэс баялагын салбарын нэгэн үеийн түүхийг зураглаж болохоор байсан юм а.